За сайн уу манайхан. Би харин маргааш эмнэлэг твтгээд эмнэлэг твтгээс өмнө кясмас нэг машиныхаа гэрэл мэрлийг онцлуулаад ерөнхийдөө сайн нөгөө Сүхбаатар руу аялаад ирэхэд миний нөгөө их гэрэл ингээ ойрын гэрэл амар муучсаад байсан. Тэгээд нэг гэрэл мэрлээ үзүүлэгээд яг одоо Цэмбэ дээр ирсэн байна. Тэгээд манайхан бас энэ зуны турш одоо аяллаа нөгөө сезон эхэлсэн байгаа шүү дээ. Тэгээд биднийхээс бас нэг гоё аян зарласан байгаа юм билэ. Зүр тусгал, аюулгүй аялал. Окей. Гэтэ манайхаа харьцангуй одоо хөдөлгөөнд аягүй соёлтой оролцдог болсон байлээ. Тэрлээ шилжүүлдэг болсон байлээ. Гэхдээ ер нь бол бас тий манайхаа шүн оройн цагаар амтан мөрөгч гэдэг юм уу юм аюул асар их байдаг учраас замынхаа хөдөлгөөнд бас аяндаа нэгдээд соёлтой оролцоорой гэж. Би машина ишиг оруулаад өгсөн байгаа. Тэгээд ирсэн дээрээ бас танарт нэг танилцуулаад мэдээлэл өгчий гэж бодлоо. За орцгой манайхаа. За миний машин энд онцлуулаад зогсож байгаа. Тэгээд залуучууд нь ямар ч гэсэн тусч аваа. Тэгээд нэг юм гоё цаас байсан хаана ингээд машина гэрлийнхаа тусгалуудыг шалгаад тоормсны гэрэл тий за тэгээд аварын гэрэл ингээ бүх гэрэлнүүдээ шалгаад онцлоод тэгээд дараа нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг засаад сэлбээд солиод тэгээд өнгөлөөд өгд юм байна. За баярлалаа. За тэгэнгүүтээ ийшээгээ яваад би ч бүр хурж ирэнгүүтээ эднийхтэй бүр бүтэн танилцсан. Эдний мэс заслын тасал гэж ойлгож болно. За энэ чинь ингээд гэрэлнүүдээ задлахын задлаа. За тэгээд нарийн нөгөө нэг засвар үйлчлэгээ хийх юм байлээ. Тэгээд бас нэг шинэ үйлчлэгээ нэвтрүүлсэн байгаа юм байлээ. Ийм хэвлэлтэй авсан. За тэгээд одоо нөгөө машины стикер гэдэг юм уу те. За тэгээд дээрэс нь нөгөө LED гэрлүүд те. За тэгээд тэр үсгийг харуултаа тэр одоо ширүүд нөгөө бүр цаашаа ингээ 3D 5D юм шиг те. Амар гоё. Тэмүүт одоо энэ асар байлаа гэж бодоход ингээд цаашаага гэрлэн асаж унтардаг шиг юм уу те. Амчиж байна янз бүрээ. Ийм гоё технологи нэвтрүүлсэн. Тэгээд энэ хэвлэлийн хэсэгтэй болсон юм байлээ. Энийг бас ихнэр санагдсан гэж. За ингээд энэчнээс гарангуутаа офис руу орцгоё. Айгүй дэлгүүр рүү орцгоё манайхан. Альва авцерс нөгөө нэг үйлчлэгээний газруудын хамгийн чухал хэсэг бүх юм ингээд нэг доороо байх аюул чухал байдаг шүү дээ. Тэгээд сая бүгдээрээ ингээд доор одоо яг сервисийн хэсэг за тэгээ мэс заслын тасаг буюу засвар үйлчлэгээний хэсэг за тэгээ хэвлэлийн хэсэг тавьсан бол одоо дэлгүүр дотор нь ороод ирсэн байна. Тэгээд дээрэс нь эднийх 8 сарын 9-ний өдөр маш гоё ивент зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд ивентийн талаарх мэдээллийг Цэмбэгийн гүйцэтгэх захиралтай уулзаж мэдээлэл авъя. За сайн байна уу? За. Сонсон. Зөв тусгал аюулгүй аялал гэдэг өрөөнд ор зохион байгуулагдаж байгаа аян зарлаж байгаа юм. Тэгээд энэ маань болохоор нөгөө жолоочийн тусгал зөв байвал хэсэг талаас ирж байгаа жолооч гэж болохгүй бөгөөд тэгээд өөрөө бас орчноо сайн хараад аюулгүй явна гэсэн утгатай. Энэ удаа одоо 8 сарын 9-ний үед бол 200 хүнд хүмүүстэй зориулаад бид өдөрлөгийн үеэр бол Азийн хурд эргүүлээд хамгийн дээд нь 3 сая төгрөгийн одоо хэмжээ авах гэсэн шагналтай байгаа. За тэгээд мөн бас найзуудын урамшууллууд найзтайгаа ирвэл одоо 10-аас 20% юм л. За. Ааха. Пүү би найзаагаа дагаж ирэх гэж. Хол дээр ягаад энэ хүмүүс 50 яваад юм бэ гэдээ бас судлаад үзсэн чинь яг зарим хүмүүсээс ингэж асуухлаа. Ойрын гэрэл нь маш муу. Тэнгүүд нөгөө хол дээрээ тавьж юм харж яваад байд. Тэнгүүд өөрөө холыгоо шилжүүлээд ойр дээрээ явуучвал би юм өгчих гээд нэгээд тэгээд аргагүй юм гэдэг. Тэгэхээр надад гайхаад. Гэтэ сая одоо жишээлбэл би одоо миний нөгөө нэг их гэрэл амар бүүдгэр болцоо. Тэгээ одоо танаа дээр ирээд ингээ өнгөлүүлэх чинь штэ. Тэнгүүд миний ойр үнэхээр харагдах байгаа учраас би яалтчгүй хот дотор хүртэл юм шүнээр одоо ингээд хороолол дотроод хол дээрээ тавьж яваадсан байхгүй. Тэгэхээр яг энэ тохиолдолд гэрлээс өдөлгөх ч юм уу одоо өнгөлүүлэх ч юм уу ямар нэгэн байдлаар өөрийнхөө аюулгүй байдлын төлөө бусдын аюулгүй байдлын төлөө гэрлээ манайхан бас нэг хурж ирээд онцлуулчаарэ Цэмбэ дээр хурж ирээ тийм ээ. Гэрлэгчийн манайд бас маш мундаг нэг тэрийг бас нэлээсээ мэдрээд ойлгоцсон. Одоо нэг яг өнгөлүүлэх шаардлагатай тийм нэг цараахан гандлт үүсээд тэнгууд нэг Монгол байх хэвээр юм дээр нэг давхар үүсээд тэнгууд яг дотор талаас нь гэрэл цацрангууд нөгөөдгөн нэрээ нөгөөдөг чинь дахиж бүр ийш тийш цацраа. Тэгээ яг нэг жолоочтой яг олигт харагдах юм болохоор өөдөөс ирж жолоочтой амар юм яа. Тэгэхээр бас нөгөө ганцхан жолооч нар маань зүгээр харилцсан би бол гялбахгүй гэж ойлгож болохгүй. Тийчээс нэг шалтгаан ер нь бол нэлээд олон шалтгаануудын нэг юм гэсэн. Өө тэгвэл дааш намайг ойр дээрээ тавьж явж хахад өөдөөс нөгөө ингээд гэрлээ шижүүл бит яа ямар сонио. Би ойр дээрээ тавьсан. Тэгвэл ийм учиртай байсан байж тээ. Окей. Тэгэхээр бас цаана яг бүр нарийн ярил нөгөө бас нөгөө хэлбэл гэж байна. Одоо Японоос орж ирсэн машинууд чинь буруу тал руугаа өрөөлтөө Японд нөгөө зөв талаа харахын тулд яг манай дээр ороод ирэхлээр яг жолооч руу усаад яг жолоочийн өөрийнхөө харах хүчинд муу харагдаж байна. Тэгээд тэрийг нөгөө янзлахын тулд бид бас хөгжүүлэхийг яг нөгөө чадах машины загварууд дээр бол чадаад солио яваад байгаа. А зарим машинээр болохоор одоо таны машины марк дээр бол хөгжүүлэлтийн ажил яваад байгаа. Зөв. Тэгээд яг дуутахгүйс нэлээх олон машины тийм буруу төслийн зүг болгодог. Одоо ахтаа очоод тэгээд
гоё болсон байна. Окей. За тэгээ манайхан өөрөө бодсон бусдад айлгүй байдгийн төлөө гэрлээ онцлуулаарай, гэрлээний шалгуулчаараа тэгээд аялын сезон маань дуусаагүй байгаа. Тэгээд аялын маань нэр үйлээ дахиад хэлчихэ та. Зөв тусгал аюулгүй аялал. Яг үнэ. Зөв тусгал аюулгүй аялал. Аяндаа нэгээрээ баярлаа. За хандаа. За гэрлээгчийн маань машин дээр юу хийхээр явах шиг байна. Гаднаас нь илт харагдаж байгаа нь гэх юм бол энэ гэрлийн гадна талын шаардлагатууд байна. За яг энэ шаардлагатыг ерөнхийдөө дрил өнгөлгөөр эсвэл смокоор хийгээд гой цайруулчих болно. Гэхдээ яг одоо энэ дээр ил харагдаж байгаа энэ нэг хагацсан юм шиг, цуурсан юм шиг болдог. Эднээс бол ерөөсөө арилах боломжгүй байдаг байхгүй юу? Тэгэхээр одоо эднээсийг арилгахын тулд ерөнхийдөө бол шинэ нүүр манад ирсэн байгаа. Тэгээд шинэ нүүрийг сольж тавих шийдэл өгсөн байж байна да. За өөр асуудал байна. Өөр гэх юм бол энтлийн гүүприйн түгжээ бас байхгүй байгаа юм. Энэ түгжээнүүд нь бас манад ирсэн зарагдаж байгаа. Тэгээ энэ түгжээг бол нөхөж хийхээр байгаа. Өөр үйлчлэгээний хувьд бол асуудал. Төвжийг гоё нөхөж өгөөд нүүр нь гоё цэмээр болоод. Фашн гоё шинэ гэрэлтэй байгаа болох юм шиг байна. Бас энэ дээр чинь нөгөө нэг гэрэл бас ойж маваад бас ер нь одоо эндээс болоод нэг хашийн гялбоодох хэрэгсэлтэй ингээд бас нэмэгдээд явчихсан. Гэрлийн шаардлага нөхөлтөөс гадна. Ерөнхийдөө бол тусгал урагшаага чигээрээ нэвт гарахгүй хоёр тал руугаа цацраад ийш тийшээ татчихснаас тийм дуурж явснаас болоод гялбаа бас гардаг байгаа. За тэгвэл манай жолоочноос энэ дээр анхаарал цэмбигээс цэмбих болох юм байна. За баярлалаа. Гургой хараа. За тэгтээ. Би бараг аа. Яа гоё юм бэ нэрээ. Нүүр цааш дотор талыг нь олгоочноор аа тийм. Тэсэнгүүд нөгөө нэг хүмүүс заавал бас нэг бүтэн шинэ гэрэл авахгүй. Тэр шинэ нүүр юм гэж байна. Одоо гадна бол энэ комфорт кейс юм. За. Тэр чинь хүмүүс нөгөө бас нөгөө юм заавал бүтэн гэрэл авахгүй. Комфорт кейс юм. Нөгөө нэг бүлээд яваад Сингапурт ирсэн бүхрийн бас янзлсан ш. Юу хөөе ямар хөөрөс гэлтэй юм баярлаа. Ийм л учраас цэмээс онтой шүү дээ. Ямар гоё юм бэ нэрээ баярлаа. Танаа тэр өөрөө айгүй гоё санагдаад байгаа шүү дээ. Ингэж өөрөө. Юу лээ дахиад хэлдэ. Зөв тусгал аюулгүй аялал. Яг үнэ. Яг үндсэн өөрөө болохоор яг одоо энэ таны өөрөө юм болохоор аяны өөрөө. Тэгээд үндсэн өөрөө болохоор алсыг харж аюулгүй зочороо. Танаа ер нь нөгөө моточ юм байна шүү дээ тий. За. Окей. Тэгээд цэмбигийнхандаа баярлаа.